Хурал эхлэхэд лам нар сахиусанд хандан айлтгал өргөдөг. Тэдний нэг нь Балдан лам бурхан юм. Сүсэгтэн олны хүссэн зан үйл үүрийн гээгэнээр болдог. Энэ цаг үед манай Кал буюу энэ ертөнцийн хамгаалагч нь Балдан ламаа хэмээн үздэг. Тэрээр өмнөх бурхан Кашапийн үед бурхан шашныг хамгаална хэмээн тангар хүргэсэн бөгөөд тэрхүү тангарагтаа үнэнчээр зүтгэж цаг хугацааны шинэ эргэлтийг давхад бидэнд тусалж саад бэрхшээлийг арилган нэгүүлсдэг. Сүсэг бишрлийн ёсоор Балдан лам үүр цахаас өмнө айл бүрийг тойрон залран айлддаг гэдэг. Тэр агшинд сэрүүн байж залбирал үйлдсэн хүмүүст эх жилийн туршид сайн сайхан хиймэр золбоо амжилт бүтээлийг харилдаг хэмээн итгэнэ. Харин нойрсож өнгөрүүлсэн нэгэн тэрний ажлыг хүртэж чаддаггүй. Би сэтгэлээсээ залбирч чин үнэнчээр ханддаг. Тэгэх бүрд ажил үйлс маань бүтэмжрээ болдог. Хамгийн гол нь зүрх сэтгэлээсээ итгэх хэрэгтэй. Манай гэр бүл 8 ах, эгч төс бий. Өнөөдрийн хүртэл бүгд эсэмэнд эрүүл саруул явна. Энэ залбирлын ач буян болов уу гэж боддог. Эдгээр өдрүүдэд Бурятийн өнцөг булан бүрээс сүсэгтнүүд эвлэгийн давцанд цуглан мөргөл үйлдэлээ. Харин зорин ирж чадаагүй хүмүүс зориулан манай телевиз 2 удаагийн шууд дамжуулалт хийсэн юм а. Үзэгчид дүгжүү базан үлийг болон цэдэр лам хэмээх хурал номыг эхнээс нь дуустал захимаар хүлээн авч үзсэн юм. Энэ удаа бид галын дэргэд хөдөлгөөнд камер ажиллуулж мөн дрон нисгэн зан үйлийн уур амьсгалыг өргөн цар хүрээтэйгээр харууллаа. Шууд дамжуулалт амжилттай болж дохиог Эрхүү хот болон орон нутгийн телевизүүдэд хүргэлээ. Шууд нэвтрүүлгийг Буддийн их сургуулийн проректор Аратна Ринчинов болон манай хамтран ажиллагч Намсараев нар хөтлсөн юм. Эфирийг зөвхөн Бурят төдийгүй Эрхүү мууж цаашлаад Монгол улсад ч Ice Global телевизээр дамжуулан үзжээ. Цагаан сарвал орчлон хорвоог шинжлэх, хүний сэтгэл санааг ариусган гэгэрүүлэх баяр. Шууд утгаараа өвлийн урт нойрноос сэрхэхгүй гэсэн үг. Олон эстэн, олон үндэстэн эв наримталтай аж төрдөг Бурятад энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өнөөдөр бид сагаалган хэмээх эрхэм баяраа тэмдэглэж байна. Манай бүгд найрамдах улсад олон зуун жилийн турш олон үндэстэн эв найрамдал ойлголцол донд амьдарч ирсэн. Бурятийн оршин суугчид манай хүндэт зочдод хөгжил дэвшил, элбэг хангалуун амьдрал, инх тух эрүүл мэндийг чин сэтгэлээсээ хүсэн нэрвэй. Сагаалган цагаан сарын баярын мэндэ. Дээл флешмоб үнэхээр олон хүнийг нэгтгэж чадлаа. Хотын гудамжинд үндэсний дээл хувцас олон янзын загвараар уралсан хувцастай олон арам хүн гарч ирлээ. Ёс тойл хөгшин залуугүй цугларсан байв. Бид өөрсдөө үндэсний хувцас өмсөж амжаагүй ч энэ их баярын жагсаалд нэгдэлгүй өнгөрч чадсангүй. Та дээлийнхаа тухай тайлбарлаач. Энэ бол эвийн үндэсний хувцас. Тайлбарлаад өгч болох уу? Энэ бол хамгаалалт. Юуны хамгаалт юм бэ? Муу бүхнээс. Тусуулж байна уу? Болгүй яах вэ? Баярын уур амьсгалд нэг гудамжаар хязгаарлагдсангүй. Цааш Арбат гудамжинд үргэлжиллээ. Үндэсний хувцас бүр хил, домог шиг тухайн ард түмний соёл, өв уламжлалыг өөртөө шингээсэн байдаг. Өмнө хөгшин залуугүй гэж хэлсэнчлэн балчир оролцогчдод ч флешмобыг алгасангүй. Камерын уурда баярын талаар үг хэлэх үү? Тэгье. Эхний сар, удаан хүлээсэн цагаан сар, сагаалган ардын баяр, хүсэн хүлээдэг баяр. Мондөг юм би баяр хүргэе. Баярын уур амьсгал орсон уу? Ёстой янзтай. Хаанаас юм сайхан хувцлаа вэ? Эмээ манай ээж өгсөн. Баяр таалагдж байна уу? Сайхан болж байна. Бүгд үү? Тийм ээ. Дахиж оролцох уу? Би өнгөрсөн жил ч оролцсон. Уламжлаа хадгалах нь. Тэглгүй яах вэ? Энэ бол хотод зохион байгуулагдаж байгаа 5 дахь флешмоб юм. Анх 2024 онд Бурятийн драмын театрын санаачлагаар эхлүүлж байжээ. Энэ флешмоб хүмүүст ямар хүмүүжил өгдөг вэ? Юуны өмнө уламжлалыг сэргэн.
Уламжлал гэдэг бол өвөг дээдсээс маань үе дамжин өвлөгдөж цааш үр хүүхдэд минь уламжлагдсан очих үнэт зүйл билээ. Софья Петрова, Арина Бельдинова. Новости дня. На малой сцене Хөгжим драмын театрын баг тайзнаа найралдуу бэлтгэлэн хийж байна. Бүрэлдэхүүнд нь 10 эмэгтэй гоцлолдуучин, ердөө ганц эрэгтэй гоцлооч байна. Уран бүтээлийн хамт олонд танил дүр зураг. коллективом. Харин энэ бол гол дүрийн баатар. Тэрээр эмэгтэйчүүд давмгаалсан хамт олонтойгоо харилцахдаа тэнцвэрийг олохыг хичээнэ. Гэвч бүсгүйчүүдийн ертөнцид энэ нь амаргүй. Бывает непросто. По идее режиссера Найруулагчийн санаагаар бол энэ бүхэн нэг л эмэгтэй олон өнгө төрх. Гэхдээ тэр олон өнгө төрх нь өөр өөр. Эмэгтэй хүн гэдэг өөрөө бүхэл бүтэн ертөнц. Тэр ертөнц бүрээс шинэ өдөр шинэ өнгө аяс олж харах хэрэгтэй. Тэр бүртэн тухайн мөчөд хэрэгтэй зүйлийг нь өгч байж л бид ойртож чадна. чтобы мы могли с ней как-то сблизиться. Таны дүр чадаж байна уу? Не знаю, наверное. Бүүмэд танд л илүү сайн харагдах бах. Гэхдээ би хичээж байгаа шүү. Немного. Бүсгүйчүүдийн тухай багахан өгүүлэх байна. Оросын холбооны улсын гавьяа жүжигчин театрын гоцлолдуучин Евгений Алёшины анхны найруулга юм байна. Я боялся больше всего. Тайзан дээр 11 Алёшин гарч ирээд тоглох үе гэж хамгийн их хайсан. Тийм зүйл хүсээгүй. Харин ч тус бүр өөрийн онцлогтой бие даасан уран бүтээлчд байгаасаа гэж хүссэн. Тэд дотоод сэтгэл зүрх сэтгэлээ нээж жинхэнэ мөн чанараа гаргаасаа гэж бодсон. Миний хувьд жүжигчин хүн жүжигт хамгийн чухал нь байх ёстой. На первом месте был актер. Сам режиссер. Найруулагч өөрөө хошигнон хэлэхдээ амьдралдаа би 2 цэгийг байнга алддаг. Пассворд дах овгоос эхлээд жүжигийн нэрний олон цэг хүртэл гэв. Бүсгүйчүүдийн тухай багахан хэмээх гарчгийг хинч өөрийнхөөрөө үргэлжлүүлж болно. Ад жаргалын тухай, зан аашийн тухай, үзэл бодлын тухай үзэгч бүр энэ жүжигээс өөрт хэрэгтэй зүйлийг олж харна. Для себя. Зарим нь зүгээр л хөнгөн инээдэмтэй урамцгалыг мэдэрч тайвширч илүү бодлыг умартаж сайхан үчиг өнгөрөөнө. Зарим нь өөрийгөө аль нэг дүрээс олж хараад ингэж нэг залуугийн араас гүйх хэрэг байна уу? Боли өөрийгөө олноо гэж бодчих магадгүй. Харин зарим нь агуу ариун хар байдагт итгэж баатар маань бүх эмгтээшүүдийг орхиод чамайг цор ганц дахин давтагдашгүй чамайг сонгож чадна гэдэгт итгэнэ. Неповторимое на белом свете. На протяжении Жүжигэн туршид дөрүүд ад жаргал, эмгэнэл, хайр, урвалтыг тулна. Гинтийн эргэлтч бий. Гэвч эцэст нь өөрсдөө инээж чаддаг. Өөдрөг үзэл, бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ухаан нь тэднийг ад жаргалтай төгсгөлд хүргэнэ. финалу. Премьера уже сегодня. Праздничный Нээлтийн тоглолт өнөөдөр. Мөн баярын өдрүүдэд 3 дугаар сарын 6, 7, 8-нд дахин тайзнаа тоглох юм. специально для программы новости. Нэгийг хүүдээ тэгэд охиндоо. В семье Цибикмы Ципикма Бирзинагийн гэр бүл ёс уламжлалыг үеэс үед эрхэмлэн дээдлж иржээ. Тэрээр ихийн удам дамжсан үйл хэргийг үргэлжлүүлэн бурайд үндэсний хувцас уралдаг. Бурятскую одежду. Ээж минь ойдог байсан, эмээч ойдог байсан, бүгд л ойдог байлаа. Би ч залуугасаа өөрийнхөөрөө чадлаараа ойдог байсан. Харин 2021 онд Огинск явж бүх ёс жаяг дүрм ёсны дагуу мэргэжлийн сургалтад суусан. По всем правилам. Зуны дээл, өвлийн дээл, эрэгтэй эмэгтэй, хүүхдийн их гээд загвар бүр өөрийн нарийн хийц онцлогтой. Тэр бүтээл бүртээ сэтгэл зүрхээ шингэн уралдаг. Нэг хувцас уралгад дунджаар 2-7 хоног зарцуулна. Гэвч товчоо Монголоос захиалж, тусгай даав үнэт арьс хэрэглэнэ. Шилүүс булганы арьс ч орно. Меня дочка Охин минь тусалдаг юм. Уран гартай шүү. Ийм гоёлж хийдэг. украшение делает. Ага. В таком национальном Үндэсний хувцас уурлан тэр сагаалганд бэлтгэж байна. Цагаан сарын өмнөхөн айл өрх бүр бурхад тэнгэртэй зориулан цагаан идэ бэлтгэдэг. белая пища. Дань уважение, угощение. Хүндэтгэл үзүүлж цагаан өвгөн болон бүх бурхадтай өргөл өргөнөө.
Харин хамгийн ихэнд талхаад орон өрнө. Талах бол бүхний тэргүүн гэсэн утгатай. Голова. Талхны дараа хатаасан талах буюу сухаар өрнө. Тэрний дээр уламжлалт бряд бовоо цаснам. В состав входит Орцонд нь шар тос, элдэн чихэр, сүү ордог. молоко, Слои укладывают... Эдийг давхарлан өргөдөө аль болох үнцэг гаргахгүй засна. Заавал сондгой тоотой өрнө. так делаем. Сондгой тоотой байх ёстой юм а. 7, 9, 15 бүр 91 ч байж болно. Давхар олон байх тусам бурхад илүү их нас буян харилна гэж үздэг. Божества нам. За бовами идут... Бовны дараагаар өрмөнцөөр төрөл бүрийн хэлбэртэй жигнэмэг, пряник, хэрчсэн рулет, мармелад, зефир, задгай чихэр, шар тус өрнө. Хамгийн дээр нь йотн тавина. Бүх хүнс шин, чанартай, заавал битүү савлгаатай байх ёстой. На запакованная пачка. Все закончили. Ингээд бэлэн боллоо. Цагаан эдэгээ энд тавина. Маргааш 18-нд сагаалган бэлгийн тооллоор 2 дахь өдөр дохино. Тэр өдөр гадаагарч бурхаддаа цай, сүү, арх, цагаан эдэгээр цацал өргөнө. Галаасааж өргөлөө галд өргөж болно. Бүх бурхаддаа ийхүү өргөл барьдаг гэж би ойлгодог. Считается, Өргөл хэдий ч нэ ариун байна. Төдий ч нэ дээд тэнгэрүүд гэр бүлийн гишүүн бүрт аз жаргал, эрүүлэнх, буян ишгэ хайрлана хэмээн бэлэгддэг. Садулина Владимир Николаев, середина земли, Забайкальский край. В этом году по восточному... 2 дугаар сарын 17-нд Хятадын шинэ жил тохиолов. Энэ нь зүүн Азийн орнуудад хамгийн удаан үргэлжилдэг баяруудын нэг юм. Энэ жил дорны тооллоор гал морин жил эхэлж байна. Морин эрч хүч, эргчлөө тэмүүлэх хүсэл өөрчлөлтийн бэлэгдэл билээ. Амосовын нэрэмжит хойд орнуудын холбооны их сургуулийн оюутан багш нар энэ баярыг тэмдэглэж, жил бүр энэ баярыг тэмдэглэж, фестивал, олон төрлийн мастер класс зохион байгуулдаг уламжлалтай. Ингэснээр оюутнууд Хятадын соёл, зан заншлын талаар илүү гүнзгий танин мэдэх боломжтой болдог. Харин Хятадын төлөөлөгчид эх орноосоо мянган километрийн алсад байсан ч уламжлалаа хадгалсаар байгаагаа онцоллоо. Разделяют тысячи километров. Одоо Хятадын шинэ жил өөрөөр хэлбэл хаврын баяр болж байна. Бид Якутск хотод тэмдэглэж байна. Эхэвчлэн хамтдаа бэлтгэл хийж баярын хоолоо хамтран хийдэг. Заавал загас хэднэ. Загас нь эд баялагын бэлэгдэл. Харин бууз нь мөнгө хөрөнгийг илэрхийлдэг юм. Наталья Ши Оросын холбооны улсад анх 5 жилийн өмнө ирж байжээ. Москва хотод тэрний зүрх сэтгэлийг тэр даруй эзэмдсэн хэмээн тэрээр дурслаа. Харин энэ удаагийн айлчлал онцгой шалтгаантай. Оросын нийслэл Хятадын шинэ жилийг өргөн дэлгэр өгтөж, зочид нь Шүнцэгийн баярын уур амьсгалд умбаж байна. Хятадын баяраар гэр бүлээрээ цуглаж амттай хоол хийдэг. Заавал бууц хийн, улаан өнгө зөөхөлдгөө. Эдгээр уламжлалыг Хятадаас хэдэн мянган километрийн алсад ч хадгалсаар байна. Гудамж, талбай, дорны төрийн бэлэгдлэр дүүрчээ. Мандарин модны дэргэд авраг панданууд амарч, дээр нь мянган улаан дэнлүү намрина. Анхаарлын төвд 25 м уртлуу гол шинэ жилийн сүлд модыг орон сүр жавхлантайгаар сүндэрлэж байна. по лунному календарю... Бэлгийн тооллоор 2026 он болоо улаан гал морин жил. Энэ нь хүч чадал, эрчтэй өөрчлөлт, хувь заяаны томоохон эргэлтийг бэлэгддэг. Морин жилийн бэлэгдэл болсон хөшөөнүүд манежийн талбай дээр сүндэрлэжээ. всей Манежной площади. Баярын ширээний зогч онцгой утга агуулгатай. Хоол бүр эрэх цагийн ерөөл бэлэгдэлтэй. Тогооч урт насны бэлэгдэл болсон Хятад гоймонгийн гурил илдэж, хажууд нь баоци жигнэн. Тэрнийг амсах нь эд баялаг дуудах утга учиртай. Энэ бол цагаан будаа болон улаан будаан гурилаар хийж жигнсэн бов. Том буудтай төстөөч илүү амттай, сонирхолтой. Учир нь зурмаг нь хальсгүй талах шиг зөөлөн болдгийг. Шинэхэн зоог бус эрч хүчтэй бүжигч олныг дулаацуулна. Тайзнаа ЮНЕСКОгийн бит бус соёлын өвд бүртгэгдсэн арслангийн бүжиг танилцуулагдана. Мөн уран бүтээлийн мастер классуудын үеэр Хятадын соёлыг ч танилцуулж байна.
Бид одоо баярын салютын чимэглэл хийж байна. Анзаарвал бүгд улаан өнгөтэй. Учир нь энэ бол шинэ жил, хятадын гол өнгө. Ийм суурь авч доор нь бөмбөлөг бэхлэн механизм суулгана. Дотор нь конфети хийж, гаднаас нь улаан цаасаар чимэглээд хүүхдүүд хятад ханц бүхий наалт наадаг. Энэхүү наадам нь урлаг улс орнуудыг холбодгийн бодит жишээ хэмээн дипломатууд онцоллоо. Зочломтгой зам бол бидний сайхан уламжлал. Бид дэлхийн нийтэд залуу үедээ хэрхэн найрамдаж хамтран ажиллах ёстойг харуулж байна. Ийхүү соёл урлаг харилцан хүндлэлээр дамжуулан бүх төвшөнд харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Бид соёлын солилцооны он жилүүдийг амжилттай өндөрлүүлсэн. Манай ард түмний уламжлалт найрамдлыг баттгсан олон зуун арга хэмжээ зохион байгуулагдлаа. Өнгөрсөн оны 5 дугаар сард дарга Си Цзиньпинтэй уулзах үеэр ерөнхийлөгч Владимир Путин Москва хотод Хятадын шинэ жилийг тэмдэглэж байсан тухайга халуун дотноор дурссан. 2026 оны хаврын баяр улам өргөн цар хүрээтэй болжээ. Тэнгэрийн орноос 100 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлийн 60 орчим талбай, тайз, гол арга хэмжээг хүлээн авч байна. Энэ бол Сичуан мужийн голчлон төвд үндэстнүүд оршин суудаг Жуулон тусган. Эндхийн хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр нь Лосар буюу төвдийн шинэ жил юм. Бэлгийн толлын дагуу тэмдэглэдэг энэхүү баяр шинэ оны эхлэлийг бэлэгдэнэ. Энэ жил Лосар хаврын баяраас нэг өдрөөр хойш тохиожээ. Баярын өмнөх өдөр тосгоныхон уламжлал ёсоор уулын жимээр морин уралдаан зохион байгуулж, эх хонд хүч чадал, амжилт бүтээлийг бэлэгдэн өрөөдөг. Мөн нутгийнхаа өв соёлын өнгө төрхийг ийхүү харуулдаг байна. Би морьтойгоо төрүүлж ирлээ. Уралдаанд оролцож чадсандаа маш их баяртай, талархалтай байна. Өөр нэгэн уламжлал нь үдэш булаг руу явж домгийн дагуу аз авчирна хэмээн ус зөөх зан үйл юм. Энэ бол маш эртний уламжлал. Багадаа 100 гаруй жилийн түүхтэй. Бид ийхүү их тайвныг хүсэн өрөөж аз жаргал хиймрийг дууддаг. Мөн бурхад байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэн дум бүрээ үлээдэг. Шинэ жилийн эхний өдрийн баярын зоогч уламжлалын дагуу бэлтгэнэ. Бид жигэнсэн пирожки хийн, түүгээрээ төрөл садан найз нөхөдөө дайлдаг заашилтай. Дотор нь төмөс сарлагын мах, мөөг, эсвэл зүгээр л тос хийж болно. Бид төрөл төрөстөө хамтдаа шинэ жилээ тэмдэглэхээр урьддаг юм. Мөн манад буудалсан зочдооч баяраа хамт өнгөрөөхийг урьж, үргэлж баяртайгаар хүлээн авдаг. Одоогоор манай тосгоны орсон суугчдын тал орчим нь соёл аялал жуулчлалтай холбоотой салбарт ажиллаж байна. Манай нутаг ийм нэр хүндтэй сонирхол татхуйц болж үед бид үнэхээр баяртай байна. Тосгоныг баялаг уламжлал, нутгийн иргэдийн зочломтгой зан, сүрлэг улсын гайхамшигт байгаль алдаршуулж байна. Шинэ онд тосгоныг зорих жуулчдын тоо улам нэмэгдэн хэмээн тэд найдаж байгаа гэв.